Уулуурхайн салбарын гол тоглогчдыг нэгтгэдэг Алтны форум 7 дахь жилдээ боллоо. Тэгэхээр Голомт банкнаас уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд 300 гаруй төлөөлөгчид оролцож салбарын өнөөгийн нөхцөл байдлыг дүгнж цаашдын чиг хандлагыг тодорхойлсон байна. Голд форум 2026 арга хэмжээнд салбартаа тэргүүлэгч манлайлагчдыг нийтээр цуглуулan уулуурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл боломжийг салбарынхан хамтдаа эрэлхийлдэг уламжлалтай. Зохион байгуулагч Голомт банкны зүгээс өнгөрсөн онд нийт 450 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг алтны салбарт толгож компаниудын хариуцлагатай ил тод байдлыг нь дэмжсэн байна. Ер нь алтны салбарынхны оролцогч талууд, бодлого тодорхойлогч нар бүгд цугладаг Монгол улсад зохион байгуулагчдын ганц арга хэмжээ байдаг. За мөн одоо та бүхэн мэдж байгаа дэлхийд дахинд энэ тодорхойгүй байдал улам их болж байна тий. За тэгээ валютын анш, инфляц, геополитик гэд бүх зүйл ийм одоо хөдөлгөөнтэй болж байгаа энэ үед одоо алтны салбар алтны маань үнцийг улам өсөж байна. Тэгээд Төв банк алтны нөөцөө нэмэгдүүлж байна. Хөрөнгө оруулагч ихс алт руу их хөрөнгө оруулалт хийж байна. За яг энэ үед одоо алтны салбар за би бол ялангуяа энэ Монгол улсын эдийн засгийн хамгийн том хөдөлгөгч болсон уулуурхайн салбарын лидерүүд өнөөдөр цуглаж тулгамдж байгаа асуудлууд ямар боломжууд байна, хамтын ажиллагаа юу болж байна. За ер нь одоо эдийн засаг, геополитик юу болж байна. Цаашлаад одоо санхүүгийн боломж, санхүүжүүлэх боломжууд юу байна гэдгээрээ ярьдгаараа энэ арга хэмжээ байна. Маш чухал арга хэмжээ болтгоо. Улсын төсвийн орлогын ойролцоогоор 30%-ийг дангаараа бүрдүүлдэг уулуурхайн салбарт нүүрс зэсийн дараа жин дарж байгаа стратегийн чухал бүтээгдэхүүн болоод өнгөрсөн онд алтны ханш үндэс тутамдаа $3,200 $5,600 хүрч түүхэндээ түвшинг тогтоогод байсан. Харин геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд ханш огцом савлаж за одоогоор $4,500 орчим $1,000-т хэлбэлцэж байна. За гисэн хэдий ч олон улсын томоохон банкуудын тооцоолоор аюулгүй хөрөнгөд тооцогддог алтны ханш дунд хугацаанд $5,000 давж өсөлтийн чиг хандлага хадгална гэсэн төсөөлттэй байна. Иймээс алтны зах зээлийн энэхүү өсөлтийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг нь салбарынхны анхаарах гол чиг хандлага болж байна. За ер нь алтны салбарт тулгамдаад байгаа хамгийн том асуудал нь та бүхэн мань мэдж байгаа. Монгол улсад ер нь 3 том хүндрэл байна. За нэгдүгüүрт мэдээж суур дэд үтц буюу эрчим хүчний асуудал. За хоёр дахь асуудал санхүүжилтийн асуудлууд байдаг. Уулуурхайн төслүүд маань маш их хэмжээний хөрөнгө оруулалтаар босдог. За гурав дахь асуудал бол мэдээж нөгөө хүн хүчний дутамгшил буюу боловсон хүчний одоо хүрэлцээ том муу байдаг. Энэ гурван асуудлыг бодлогын түвшинд ер нь шийдэж чадах юм бол Монголын уулуурхай, хариуцлагатай уулуурхай, ялангуяа энэ алтны салбар бол маш одоо огцом өсрөнгөө хөгжих боломж байна гэж харж байгаа. Алтай ресурс компанийн хувьд бол байгаль орчны чиглэлийн хувьд ер нь компани үнэт зүйлийн хувьд бол хүнээ болон байгалаа гэж зорж ажилладаг. Олон ногоон төслүүдийг хийж байгаа. Голд форум арга хэмжээний үеэр салбарын оролцогчдод баримжаа өгөх үйлчлэлүүд тавигдаж, панел хэлэлт суулгууд өрнөн за цаашдын хамтын ажиллагааны бодит боломжууд нэгдэж байгааг оролцогчид онцолж байлаа. Түүнчлэн 2023 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа анхаарал татгуйц үйл ажиллагааны нэг нь 999 сэрцтэй за 2 унцжинтэй алтан медальоныг дуудлага худалдаанд оруулж олсон орлогыг өмнөх жилүүдэд адил хүүхдийн сайн сайхны төлөө хаянд зарцуулахаар төлөвлөснөө дурдж байсан юм а.